Энэ орой мэндийг хүргэе. За маргааш буюу 11 сарын 5-ны өдөр. 11 сарын 5-ны өдөр тэргэл сар гарч байна. За тэргэл сар бол үхрийн ордны 14 градус гарч байгаа. Энэ тэргэл сар бас бусад саруудаас нэлээд өөр асуудлыг нэлээд шийдсэн шийдвэрлэх нөлөө ихтэй сар тэргэл сар байна гэж ингэж сургаачид яриад байгаа учраас астрологчдын энэ сонирхолтой төлөв байдал таймыг хүргэчихье юу гэд бодоод ингээд бэлтлээ. За үхрийн ордонд гарч байгаа энэ тэргэл сар бол өнгөрсөн 4-р сар буюу 25 оны 4 сарын 27-нд яг үхрийн ордонд бас шин сар гарсан. Тэр сар шин сар гарах үед эхэлсэн үйл ажиллагаа, материалог болон санхүү үйл хөдлөлийн хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл явдлуудын төгсгөл үр дүнгийг үзэх ийм тэргэл сар гэж хэлж байна. За тэгэхээр тэргэл сарны нөлөө бол ерөнхийдөө 14 хоног үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл 20-ны хүртэл гэсэн үг. 11 сарын 5-наас 20-ны хүртэл энэ тэргэл сарны нөлөө нэлээд их байх нэ гэж. За тэгэхээр энэ үед л холбогдох үйл явдлууд энэ үед 20 хүртэлх холбогдох үйл явдлуудыг энэ төлөв байдлаар хөндөх нэ гэж. За ерөнхийдөө бол үхрийн ордонд гарч байгаа учраас үхрийн орд бол шороо махбодтой, материалог, баялаг, тогтвортой байдлыг илэрхийлдэг. За тэгэхээр энэ үед бол олон хүний тухайд бол худалдан авалт хийх, ая тухтай байдлыг бүрдүүлэх, хоригдлол үүсгэх, ямар нэгэн байдлаар одоо хамгаалагдсан тийм мэдрэмж, тогтвортой хамгаалагдсан байх мэдрэмж авах ийм нэг юм хүсэл эрмэлзлийг илүү төрүүлэх үе гинэ. Зарим нэгэн одоо хүмүүс бол гэртээ тийм тав тухыг мэдрэх тэр зүйлийг худалдаж авахыг хүсдэг ч юм уу. Аль эсвэл зарим нэгэн хүмүүс бол одоо байгаагаасаа илүү дахиад нөөц хөрөнгийг хоригдлуулах гэх мэтэр бараа бүтээгдэхүүний нөөц их хэмжээгээр бэлдэх хэрэгтэй гэж одоо цаанаасаа тийм хүсэл мэдрэмж төрөөд идэх ч юм уу нэг иймэрхүү тийм үе гэсэн байна. За энэ мэдээж үхрийн ордны бас тэр нэгэн доктортой байдал санхүү мөнгөний хоригдлол үүсэх тэр талтай холбоотой юм болов уу гэж ойлголоо. За мэдээж энэ үед бол хувийн нөөц санхүү эд хөрөнгө биеийн болоод одоо материалын төрөнд мөнгө олох ч гэдэг юм уу те. Тэр бүх зүйл дээр илүү анхаарна гэсэн байна. За дээрэс нь дараагийн зүйл бол таашаал үнэт зүйлийн өөрчлөгдөн гинэ. Жишээлбэл одоо уламжлалт байдлаар танд таалагддаг. Та тэр зүйлийг авч хэрэглэснээр ч гэдэг гэр орны тав тухтай байдлыг мэдэрдэг ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйл байсан бол энэ үед тэр одоо үнэт зүйл мэдрэмжүүд өөрчлөгдөх юм магадлалтай гэнэ. За яагаад гэсэн чинь уран буюу Тэнгэрийн вангараг, Марс буюу ангараг гараг хоёрын одоо тийм хурцдмал гэх юм уу 90 градусын тийм байрлал. Тэрнээс болоод бас нэг жоохон зорчилтой тиймэрхүү байдлаас болоод үнэт зүйл таашаалын тэр нэгэн системд чинь өөрчлөлт орно. Танд өмнө таалагддаг байсан, таашаал авдаг байсан тэр зүйл чинь өөрчлөгдөнө. Танд одоо сэтгэл хөдлөгдөг, догдолдог байсан тэр зүйл чинь арай өөрчлөгдөнө л гэсэн үг. За тэгээд энэ үйл явдал хэдийнээс эхлэх вэ гэхээр 11 сарын 4-ний өдөр энэ Марс буюу ангараг гараг Тэнгэрийн ван буюу уран гарагийн аспект. Тэр хурц аспект гэж яриад байгаа хурц байдал гэдэг. 90 градусын байрлалыг хэлээд байгаа юм л та. За ийм байдалд орж ирж байгаа учраас энэ 5-ны өдөр ч гэсэн нөлөөлнө. Өөрөөр хэлбэл тэргээс гарч байгаа тэр өдөр ч гэсэн бас энэ байдал хадгалагдах юм байна л да. За тэгэхээр энэс юу үздэг вэ гэхээр уран буюу Тэнгэрийн ван гараг бол гидийн өөрчлөлтийг хэлдэг, урьдчилж таамаглаагүй нөхцөл байдал үүсгэх хэлдэг. Тийм болохоор энэ бол магадгүй танд бодож төлөвлөж байсан тэр зүйл чинь гинт өөрчлөгдөх, төлөвлөгөө хойшлогдох, урагшлагдах, эсвэл гинтийн байдлаар өөрчлөгдөх тийм үйл явдал бас тохиож магадгүй гэсэн байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл тийм байдал гинтийн юм бас бэлэн байгаарай гэж байна. За өөр нэгэн зүйл бол аюулгүй байдал. Цахилгаан хэрэгсэлтэй багц техник тоног төхөөрөмжтэй ажиллахдаа бас онцгой болгоомжтой байхыг сануулж байгаа юм. За
харилцааны тухайд бол бас жоохон зөрчил үүсэх хандлагатай гинэ. Одоо тантай ойр дотны харилцаатай ч гэдэг юм уу, танд чухал төлөөтэй хэн нэгэн ажил олгогч ч гэдэг юм уу, таны ойр дотны хүн холбоотой зарим нэгэн асуудал бас жоохон зөрчил үүсэж магадгүй. Хэрвээ угаасаа тэр зөрчил байж исэн бол энэ одоо тэр зөрчил чинь оргилдоо хүрч магадгүй гэж байна л да. Тэргэл сар нөлөөгөөр. Тэргэл сар гэдэг нь бол ерөнхийдөө тэр нэгэн үйл явдлыг төгсгөлийг илэрхийлдэг гэж хэлж штэ. Үр дүн төгсгөлийг. Тийм учраас энэ үед бол зөвшөлтсөд хүрэхэд бас жоохон тийм хэцүү. Хин одоо өөрөөсийнхөө байр суурин дээр хатуу зогсчоод аль нэгэн талдаа тийм буулт хийхэд жоохон хэцүү байж магадгүй шүү. Энэ бол жоохон болгоомжилж арай гэж байна. За глобал түвшинд ч гэсэндээ бас ер нь бол одоо системийн хоорондын зөрчилж гэдэг юм уу, маргаан мэтгэлцээ гэдэг зүйл дээр бол бас үйл ойлголцол үүсэх юм магадлалтай гэсэн байна. Энэ бол яг тэргэл сарны 4-5-ны үеийн үйл явдлыг хэлж штэ. За эрүүл мэнд болоо сэтгэл хөдлөлийн тухайтад бол ер нь сэтгэл хөдлөлийн түвшин нэлээд өндөртэй, нэлээд эмзэглэл жоохон тийм дургуйцал, хардалт, атаархал энэ төр гэсэн тиймэрхүү зүйлүүд илүү ихтэй сар шүү гэж түрүүний бас нэг төлөв байдал дээр ярьчихсан тэрийг бас анхаарал үзчихнэ үсттэй. За энэ нь бол бас тухайн гар гэрхсийн ч нөлөө байгаа, тухайн ордныхоо ч нөлөө байгаа, хилэнцгийн ордонд маш олон гаригууд ухрах хөдөлгөөнүүдэд орж байгаатай холбоотой гэж. За тэгэхээр үхрийн ордод гарч байгаа энэ тэргэл сар бол бас үхрийнхээ ордны шинжийг илэрхийлэн, тийм учраас бас зөрүүд зангол одоо гарч ирэх гээд яж магадгүй. Асуудалд уюу хатан бус байгаа тэр байдал чинь одоо тэндээ та дасчихсан. Ер нь л тийм зөрүүдэлж байгаа сурчсан бол тэр зүйл чинь таныг илүү бухимдуулж магадгүй. Тийм учраас бол дотоод болон гадаад тэр нэгэн тэнцвэртэй байдлаа хангахын тулд аль болохоор бас уян хатан байдал суралцаарай гэсэн байна. За ингээд эндээс эхлээд ерөнхий төлбөрийг өндөрлөөд орд тус бүрт яаж нөлөөлөх вэ гэдгийг товчхон яриад явчихъя. За хоньны ордны тухайтад бол тэргэл сар таны 2 дугаар гэрт гарах нэ. За 2 дугаар гэр гэдэг бол таны хувийн санхүү, хувийн нөөц боломж. Өөрөөр хэлбэл таны өөрөө хөдөлмөрлөж олдог тэр мөнгө санхүү нөөц боломж гэсэн үг ээ. За тэгэхээр орлогын их усүр шинэ боломжийг хайнаа гэж байна. За хөрөнгө оруулалтаа хянаж үзэх хэрэгтэй. Дээрээс нь ер нь бол бага зардал гаргаад арай илүү ахиухан ашиг олох тэр зарчмыг баримтлаарай. Ингэхийн бол танд бас нэлээд эрсдэлд оруулахгүй, мөнгө хөрөнгө санхүүгээ эрсдэлд оруулахгүй байх юм боломжтой шүү гэсэн байна. За дээрээс нь эрүүл мэндийн тухайд бол хооллолтын дэглэмээ өөрчлөхийг бодоорой гэсэн байна. За дараагийн орд бол үхрийн орд. За үхрийн ордын тухайтад бол таны 1-р гэрт тэргэл сар гарч байна. За 1-р гэр гэхээр таны өөрийн чинь өнгө, дүр төрх, гадаад байдал, бие даасан байдал, бие гэсэн тэр нэгэн утгыг илэрхийлдэг. Тийм болохоор та энэ үед өөрийнхөө хувийн санаачлага, өөрийнхөө төлөвлөж төсвөлж ирсэн тэр үйл ажиллагааны үр дүн төгсгөлийг нь үзэх үе гэсэн байна. Энэ нь магадгүй таны одоо өнгөрсөн 4-р сар буюу 25 оны 4 сарын сүүлчээс эхэлсэн аль нэгэн ажил, ялангуяа энэ санхүүтэй, хөрөнгө оруулалттай, материалын аж байдалтай ч холбоотой ямар нэгэн ажил хийсэн, төсөл хөтөлбөр эхэлсэн, ямар нэгэн худалдаа авалт хийсэн ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл байсан бол тэрнийхээ үр дүнгийн үзэж төгсгөлийг харах үе гэж байна. За тэгээд яг энэ үед бол одоо хин нэгэн хүний дүр төрхөд тоглох шаардлагагүй болно л гэж байгаа юм. За хин нэгэн хүний хэлснээр ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар ямар ч байсан таны өөрийн чинь дүрээс биш, өөр нэгэн хин нэгэн хүний өмнөөс ч гэдэг юм уу те, нэг тийм жүжиглэгч гэдэг юм уу, тийм баг өмсөх шаардлага болно л гэсэн байна. Би өөрөө гэдгийгээ сануулад эхлэнэ гэж байна. Тэгээд энэ үеэс эхлээд та бол анхаарлын төвд орж ирнэ гэсэн байна. За тэгээд энэ үед бас ажлаасаа гарч магадгүй, зарим нэгэн хүн одоо ажлаасаа гараад өөрийнхөө бизнесийг эхлэх тэр алхмыг хийж магадгүй байна л та.
За хин нэгэн хүмүүс бас зарим нэгэн хүмүүс бол одоо харилцааны асуудалтай байсан бол тэр харилцааг дуусгах болгох. Энэ ажил төрөл бизнесийн болоод хувийн ямар ч харилцаа байж болох талтай юм биш шүү. За дараагийн орд бол эхний орд. За эхний ордын тухайтад бол эхрүүдийн тухайтад тэрхэл сар таны 12 дугаар гэрт гарах нэ. За 12 дугаар гэр бүл ерөнхийдөө ямар нэгэн цикл, ямар нэгэн үйл ажиллагааны төгсгөлийг илэрхийлдэг. За дээрэс нь бас нууцтай холбогддог алс холын харилцаа, алс холын аян, алс хол байгаа харилцагч хамтрагчийн тухай бас асуудлыг хөнддөг ийм гэр юм байгаа юм. За тэгэхээр энэ гэрт чинь тэрхэл сар гарахаар яах вэ гэхээр алс хол байгаа хүн хамтрагч тийм хүмүүсээс тусламжгүй байх. Тэр хүмүүстэй холбоотой одоо тэр хүмүүсийн талаар алс хол сууж байгаа хамаатан садан өөр хүүхэд ч гэдэг юм. Тэр хүмүүсийн талаар бас нэг жоохон санаа зовх шалтгаан байж магадгүй гэсэн байна. За энэ үед бол та бодит байдлыг хүлээн зөвшөөрөөрэй гэсэн байна. За дээрэс нь бол зарим нэгэн одоо бусдаас нууцлж ясан гэдэг юм уу? Эсвэл та ил гаргаж хэлэх шаардлагагүй байсан. Тэр нэгэн нууцыг энэ үед ил болгох, илчлэх хүсэл төрж магадгүй гэсэн байна. За зөвлөмжийн тухайтад бол тайлан тооцоо хийх өр авлага байгаа бол тэрийг барагдуулахад сайн үе гэсэн байна. Энэ нь мэдээж бод гарагийн ухрах хөдөлгөөн 9-нд эхлээд 11 сарын 9-нд эхлээд 29-нд дуусж байгаа. За тэгээд бод гарагийн ухрах хөдөлгөөнтэй холбоотой зарим нэгэн өр шир тооцоог барагдуулахад сайн үе гэж байна. За материалог болоод сэтгэл санааны хувьд ч гэсэн энэ бол зөвхөн одоо өр шир гэхээр тэр нь заавал мөнгөн өр шир байж байхаас гадна бас сэтгэл санааны хувьд та хинэгүү хүнд тийм өртөө юм шиг санагдаж байгаа байж болно шүү дээ. За энэнийг бол одоо цайруулахад сайн үе байх нэ. За энэ үрээд эхний ордны төлөв байдлыг өндөрлөе. Дараагийн орд бол мэлхийн орд. За мэлхийн ордын тухайтад бол 11-р гэрт тэргэл сар гарч байна. 11-р гэрийн тэргэл сар гэдэг бол таны найз нөхөд хамт олон тэр түүнчлэн таны одоо сонирхол нэгтэй нэгддэг тэр нийгмийн бүлэг хэсэг бүлэг хүмүүс нийгмийн сүлжээний одоо тийм сонирхол нэгтэй бүлэг хүмүүс ч гэдэг юм уу те тэр үйл явдлыг чинь хөндлөнө. 11-р гэр бол бас ирээдүйн зорилго ирээдүйд та хэн байх юм бэ гэдэг тэр нэгэн дүр төрхийг тодорхой болгох юм үе гэж байна. За хувийн амьдралд бол цоо шин тийм сэдв сонирхож одоо хөгжүүлэх тэр нэгэн хүсэл мөрөөдлийн одоо нэг биелэл болох тэр нэгэн зүйл рүү анхаарал хандуулах хэрэгтэй болно гэсэн байна. Дээрээс 11-р гэр бас нууц амаргуудыг илэрхийлдэг гинэ. Тэгэхээр хэрвээ энэ төрлийн одоо асуудал хэрвээ танд байгаа бол бас энэ үед анхаарч үзэх хэрэгтэй болох юм байна л да. За дээрэс нь 11-р гэр бол групп хүмүүс, бүлэг хүмүүс, санаа зорилго нэгтэй хүмүүс, ажлын хамт олон найз нөхдийн хүрээндх тэр нэгэн арга хэмжээ үйл ажиллагаануудад нийгэм рүү чиглэсэн ч гэдэг юм уу? Тийм үйл 11-р гэрийн үйл ажиллагаануудад оролцох боломж гарнаа гэсэн байна. За энэ үйл явдал бол 2-7 хоногийн туршид бол танд чухал хөндөгдөх сэдвүүд байх нэ. За ингээд мэлхийн ордны төлөв өндөрлөе. Дараагийнх нь бол Арслангийн орд. За Арслангийн ордны тухайтад бол 10-р гэрт тэргэл сар гарч байна. 10-р гэр гэдэг бол албан тушаал, нийгэмд эзэлж байгаа таны байр суурь, нэр хүндийг илэрхийлдэг. За тэгэхээр та бол дарга албан тушаалтантай харилцах, тэдэртэй одоо харилцаагаа тодорхой болгох, мөнгө төгрөг, цалин хөлс асуудлыгаа ярилцах ч гэдэг юм уу нэг иймэрхүү асуудлууд хөндөгдөж гарч ирэх юм байна. Энэ 15-ны тэргэл сарны нөлөөгөөр. За төрийн байгууллагад ажилладаг байх юм бол та бүхэнд хяналт шалгалтыг одоо даван туулах зарим нэгэн одоо алдаа өнгөрсөнд хийсэн зарим нэгэн одоо үйлдэлүүдээ эргэж харах юм үе ирнэ гэж байна. За тэгэхээр та бол энэ үед дүрм журмыг үл тоомсорлож болохгүй шүү.
Одоо тэгээд зарим нэгэн дүрм зааврыг ингээд үл тоомсорлоод та түүнийг эсэргүүцэх, бослого тэмцэлд оролцох энэ гэсэн нэг иймэрхүү хүсэл төрөөд нэг иймэрхүү дургуутслын мэдрэмжрүүд ээж магадгүй гэнэ л дээ. За энэ бол мэдээж энэ 11 сарын ерөнхийдөө сэтгэл зүйн болон тийм мэдрэмжийн сэтгэл хөдлөлийн түвшин өндөр байгаатай холбоотой байхаа гэж үзэж байгаа юм. За тэгээд мэдээж энэ үед бол бас эцэг их ойр одоо дотны тэр хүмүүстэйгээ чухал яриа өрнүүлэх, зарим нэгэн чухал асуудлуудыг эргэж харах энэ юм ярнэ гэсэн байна. За Арслангийн ордны тэргэл сарны төлөв байдал нэг иймэрхүү байна. За дараагийн орд бол охины орд. За охины ордны тухайтад бол 9-р гэрт тэргэл сар гарч байгаа юм байна. За 9-р гэр гэдэг бол боловсролыг илэрхийлдэг, гадаад харилцааг илэрхийлдэг, гадаад түнш, дээрэс нь хууль эрх зүй, сурч боловсрох, аялах гэсэн иймэрхүү үйл явдлуудыг илэрхийлдэг. Тэгэхээр таны ордны тухайтад бол охины тухайтад 4-р сарын сүүлчээс эхэлсэн зарим нэгэн үйл ажиллагаа ялангуяа тэр нь болохоор одоо сургалт боловсролтой холбоотой гэж байдаг юм уу? Гадаад хүмүүстэй холбоотой, гадаад түнштэй холбоотой тийм нэгэн үйл явдал байсан бол тэрнийхээ одоо үр дүнгийн үзэн төгсгөлийг нь харна гэж байна. За магадгүй зарим нь бол гадаадд байгаа хүмүүстэй холбоотой зарим нэгэн асуудлаа шийдвэрлэх, визийн ч гэдэг юм уу, аль эсвэл одоо оршин суух эрхийн тухай асуудал, баримт бичиг бүрдүүлэх, виз, паспорт энтрийг энэ асуудлыг шийдэх гэж байгаа бол тэр асуудал энэ үед чухлаар тавигдах юм байна. За ер нь бол энэ үе бас өөрийнхөө одоо үзэл бодолтой үнэнч байх миний л зөв байсан байх шүү дээ гэсэн нэг тийм мэдрэмж бол танд төрөх юм байна. Магадгүй одоо танд зарим нэгэн байдлаар үзэл бодол зөрүүтэй байсан бол та тэр хүний тухайтад одоо буруу байсан уу, миний зөв байсан уу, буруу байсан уу гэж эргэлзэжсэн бол энэ үед таны зөв байсан гэдгийг чинь харуулах юм шиг байна. За дээрэс нь Бууд гарагийн ухрах хөдөлгөөн эхэлж байгаа. 11 сарын 9-ноос Бууд гарагийн ухрах хөдөлгөөн эхэлж байгаа шүү дээ. За Бууд гараг гэдэг бол охины ордны удирдагч гараг. Тийм учраас өнгөрсөн одоо 29-ний хүртэл 9-оос 29-ний хүртэл бараг 30-ны хүртэл бол та өнгөрсөнд үлдсэн үйл явдал, өнгөрсөнд хийсэн алдаа зарим нэгэн зүйлүүдийг эргэж харах ийм савье гэж байна. За энэ хүрээд за дээрэс нь 9-р гэртэй холбоотой үйл явдлаас гадна бас нэг өөрийн чинь том хүүхэд, насанд хүрсэн том хүүхэд юм уу, ач зээ нарын амьдралд нь бас нэгэн чухал үйл явдал тохиож магадгүй гэсэн байна охины ордны тухайтад. За энэ хүрээд охины ордны 11 сарын тэргэл сарын яаж нөлөөлөх вэ гэдэг ерөнхий төлөвийг өндөрлөж байна. Дараагийн орд бол Жинлүүрийн орд. Жинлүүрийн тухайтад бол 8-р гэрт тэргэл сар гарах нэ. 8-р гэрийн тэргэл сар гэдэг бол хамтын санхүү гэж хөнднө. Үр зээл, даатгал, татвартай халуутай асуудлууд энэ үед дахин хөндөгднө. Гэр бүлийн санхүү, хамтын хөрөнгө оруулалт энэ байгаа бол тэрнийхээ үр дүнгийн үзээд одоо төгсгөлийг нь харах цагаа гэсэн байна. Магадгүй зарим нэгэн хүмүүс нь бол ипотекийн зээлээ хаах, үйл хөдлөх хөрөнгө гэдэртэй бол даатгал хийлгэх, зарим нэгэн хүмүүс нь одоо татварын асуудал байгаа бол тэрийг шийдэх энэ үе гэсэн байна. За өөр нэгэн зүйл бол 8-р гэр бас урт хугацааны харилцаа тэрэн дундаа одоо бас жоохон тийм нууцлах харилцааг бас илэрхийлээд байдаг. За хэрвээ одоо тийм асуудал танд байгаа бол тэр одоо харилцаа чинь жоохон тийм бухимдал, уур уцаар төрүүлсэн нэг тийм зүйл байгаа бол энэ үед бас нэлээд илэрч гарах магадaltaй гэж байна. За энэ үе бол бас сэтгэл зүйн хувьд сэтгэл хөдлөл бас нэлээд ихтэй үе. Ялангуяа 11 сарын 4-5 ялангуяа 4-5-ны үе гэдэг бол тэргэл сар гарч байгаа сар хамгийн том хэмжээнд хүрч байгаа үе шүү дээ. За энэ үед бол эмоц их өндөр байдаг. Ерөнхийдөө тэргэл сар бол бас бүх төрлийн сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг, баярлах гуйных сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг учраас энэ үед бол бас нэлээд болгоомжтой байх хэрэгтэй шүү гэсэн байна.
За дараагийн орд бол хилэнцгийн орд. За хилэнцгийн орд бол энэ таны одоо яг энэ хилэнцгийн ордод маш олон гариг ухарч байгаа. Зарим нэгэн гаригуд бол одоо нэлээд сөргөлтөд ухарч байрлалд байгаа. Энэ бүхний нөлөөгөөр дээрэс нь тэргэл сар бол таны 7 дугаар гэрт гарч байгаа юм байна. За 7 дугаар гэр гэхээр бол түншүүд, хамтрагчид, орд дотны харилцаа, гэр бүл болон хайрд бол тийм бүхэл харилцааг илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр ажил олгогч болон найз нөхөдтэйгөө хамтын ажиллагааныхаа үр дүнгийг үзэх үе гэсэн байна. Энэ тэргэл сар бол үр дүнг үзэн төгсгөл цэг тавина дуусгана гэсэн үг. За хувийн харилцаанд бол чухал яриа өрнө нь магадгүй одоо жишээлбэл дотн харилцаанд ямар нэгэн бас үйл ажиллагаа үүссэн байгаа бол тэрийг нээлттэйгээр яриад нөхцөл байдлаа тодорхой болгох тийм сайн үе гэсэн байна. Хамтрагч болоод найз нөхдийн тухайтад бол сэтгэл хөдлөл нэлээд өндөртэй. Тийм учраас сэтгэл хөдлөлийнхөө тэр байдлыг мэдрэмжээр нэлээд анхаарч үзээрэй гэж байгаа юм. Ерхэд 11 сарыг бол сэтгэл хөдлөлийн одоо төвшин өндөр, эндээс болоод гомдох, хардах, сэрдэх тийм зүйл их байдаг учраас энд нэлээд болгоомжтой хандаарай гэж байгаа юм. За мэдээж хилэнцгийн орд гэдэг үл нэлээд мэдрэмж өндөртэй тийм хүмүүс байдаг. За тэгээд дээрээс нь тэргэл сарны нөлөө хийгээд бусад гаригуудын сэргэлтөнд байрлалаас шалтгаалаад сэтгэл хөдлөлийн түвшин өндөр байгаамаа. Тийм учраас энэ зүйл дээр анхаарчхад ерөөхдөө бол таатай үе гэж ингэж ойлгож болох нэ. За энэ хүрээд хилэнцгийн ордны төлөв байдлыг өндөрлөе. Дараагийн орд бол номын орд. За номын ордны 6 дугаар гэрт тэргэл сар гарах нэ. 6 дугаар гэр гэдэг бол өдөр тутам хийдэг таны ажил. Бас ажил амьдралын хэвшил, хэв маяг, эрүүл мэнд. Бас үйлчилгээний ажил эрхэлдэг болоод ерөнхийдөө та хин нэгэн хүнгээр авах хүрээнд ч гэсэн үйлчлэлээ үзүүлдэг бол тэр зүйлийг илэрхийлдэг. Тэгэхээр өдөр тутмын үүрэг даалгаварт тодорхой байдлыг авчирна гэж байна л та. Ажлынхаа хуваарийг тодорхой болгох, эсвэл үйлчилгээнийхаа тэр үйл явцыг одоо өөрчлөх энэ тийм шийдвэрийг гаргах үе гинэ. Хэн нэгэнд үйлчилгээ үзүүлдэг, үйлчилгээний үйл одоо ажил эрхэлдэг бол хуваараа өөрчлөлт ч юм уу. Эсвэл зарим нэгэн үйлчилгээнийхаа чанарыг өөр түвшинд гаргах энэ дээр шийдвэр гаргах үе гэж байна. За тэгээд 6 дугаар гэрүүл бас эрүүл мэндийг илэрхийлдэг. Тийм учраас эрүүл мэндийн байдалд бол нэлээд тийм тодорхой болно гэж байна. Хэрвээ ямар нэгэн байдлаа бас жоохон бүрхэг, ямар эрүүл мэндийн асуудал одоо жоохон бүрхэгдүү өнтер байсан бол тэр нэлээд тодорхой болно гэнэ л дээ. За ажлын байрандаа бол ая тухтай байх тийм орчныг үүсгэхийн төлөө ая тухтай орчин үүсгэхийн төлөө бас ажиллана гэнэ л дээ энэ үе. За тэгээд дээрэс нь мэдлэг, мэрэгжил, шин чадварыг эзэмшихэд сайн үе гэсэн байна. За ингээд номын ордны төлөв байдал, тэргэл сарны төлөв байдал энэ хүрээд өндөрлж जैन тэргэл сарны нөлөө бол 11 сарын 5-наас 20-ны хүртэл үргэлжлэх тэр үйл явдлыг хөндөдөг шүү гэдгийг давхар хэлчихье. За дараагийн ордууд бол матрийн орд. За матрийн ордын тухайтад бол 5 дугаар гэрт тэргэл сар гарч байна. За 5 дугаар гэр гэдэг бол хайр дурлалыг илэрхийлдэг, хобби, таны дуртай ажлыг илэрхийлдэг, бүтээлч байдлыг илэрхийлдэг, мөн хүүхэд, үр хүүхдийн тэр асуудлыг хөнддөг ийм гэр юм байгаа юм. За тэгэхээр хайр дурлал, үр хүүхэд, таны одоо бүтээлч үйл ажиллагаа, хоббитай тийм холбоотой асуудлууд энэ үед маш хүчтэй тавигдаж эхэлнэ гэсэн байна. За зарим нэгэн хүмүүс нь бол хоббигоо хөгжүүлэх, хоббигоороо одоо жишээлбэл одоо цаашдаа орлого олж тэргээрээ амьдралаа цаашаа үргэлжлүүлж авч явах гэдэг юм уу. Иймэрхүү тал дээр чухал шийдвэр гарна гэж байна. За зарим нь бол спортод амжилт олно. Спорт одоо таны хобби бол. Ерөнхийдөө тэр хоббиг ажил болгох. Хоббиг таны өөрийн амьдралын одоо хамгийн чухал ажилч мөн дээрээс нь таны одоо бүтээлч үйл ажиллагааны үр дүнгээ үзэх юм уу гэж байна. За гэр бүлийнхэнтэйгээ ерөнхийдөө харилцаа маш сайн байна.
танд одоо аз жаргал, баяр хөөр бэлгэлэх үйл явдлуудууд үл энэ үед олонтой тохионоо гэж байна. За анхаарах ёстой нэг зүйл бол мөрөөдөө тоглоом болоод тийм эрсдэлтэй алхмуудаас аль болохоор зайлсхийгээрэй гэсэн байна. Тэгэхээр энэ тэргэл сар бол таны хувьд маш таатай ийм үйл явдлуудыг зөгнөж байна гэд хэлчих болох юм байна. За энэ хүрээд материйн ордны тэргэл сарны төлөв байдлыг өндөрлөе. Дараагийн орд бол хумхын орд. За хумхын ордны 4-р гэрт тэргэл сар гарч байна. За 4-р гэр бол таны өөрийн чинь гэр орон, үл хөдлөх хөрөнгө. Амьдралын чинь гол үндэс болсон тэр нэгэн газар орныг илэрхийлдэг. Тэгэхээр энэ үед бол таны хувьд орон сууц, таны амьдрах орчинтой холбоотой асуудлууд шийдэгдэж эхэлнэ гэж байна. Эцэг эхийн чинь болон гэр бүлийн гишүүдтэйгээ маш чухал яриа хэлэлцээрийг өрнүүлэх үе гэж байна. Магадгүй зарим засвар хийх, гэр орондоо засвар хийх, түрээслэх, худалдан авалт энэ гэсэн асуудлуудыг шийдэж магадгүй гэсэн байна. За тэгээд дээрэс нь өмнө мартагдсан байсан гэр бүлийн нэгэн чухал уламжлалыг сэргээж магадгүй гэж байна. За энэ бол мэдээж бууд гараг 9-өөс эхлээд 29-ний хооронд ухрах хөдөлгөөн хийж байгаа. Энэ ухрах хөдөлгөөний үед бол таны гэр бүлийн зарим нэгэн уламжлуулсан зарим нэгэн асуудлуудыг дахин эргэж харах. Аюулгүй байдлыг үндэс суурийг одоо ингэж батжуулах тэр суур одоо чухал тийм мэдрэмжүүдийг сэргээн санах ийм үе гэсэн байна. За энэ хүрээд хумхын ордны тэргэл сарны төлөв байдлыг өндөрлөе. За хамгийн сүүлчийн орд загсны орд. За загсны ордны 3-р гэрт тэргэл сар гарч байна. За 3-р гэр гэдэг бол харилцаа. За тэн дундаа одоо ойр дотны орчин тойрныхоотойгоо харилцах. Хөршүүд, нийгмийн дундаа харилцдаг тэр хүмүүс. Дээрээс нь ойр зургийн аяллалыг илэрхийлдэг, бас сурч боловсрохыг илэрхийлдэг. За тэгэхээр энэ тэргэл сар бол таны холбоо харилцаа, мэдээлэл, солилцоо, баримт бичигтэй холбоотой тодорхой сэдвүүдийг хөндлөн гинэ. За тэгэхээр одоо зарим нэгэн бичиг баримт бүрдүүлэх энэ асуудал байсан бол энэ үед нэлээд одоо хүчтэй яригдана гэж байна. Гэхдээ 11 сарын 9-өөс эхлээд бууд гараг ухрах хөдөлгөөнд орж байгаа бичиг баримттай холбоотой асуудал бас жоохон саатах, удаашрах юм магадлалтай байдаг. Бууд гараг ухрах хөдөлгөөн бол ерөнхийдөө яг тэр үед одоо анх тавигдаж эхэлсэн асуудлуудыг бол хөндөд жоохон асуудлуудыг хөөцөлдөхөд удаашрдаг. Харин урд нь хийж байсан магадгүй та одоо бичиг баримт бүрдүүлэх хууль цаасны бичиг баримт бичдэг гэдэг юм уу, зарим нэгэн бичиг баримт хөөцөлдөж байсан бол тэр асуудыг дахин сөхөж, дахин урагшлуулж шийдэх асуудыг хөөцөлдөхөд харин сайн байдаг. За тэгэхээр зарим нэгэн хүмүүс бол ойр дотныхоо хүмүүстэй чухал яриа хэлэлцээ хийн. За магадгүй зарим нь бол богинохон хугацааны тийм аялал хийхэд таатай үе гэсэн байна. За энэ үе бол судалгаа хийх, шалгалт өгөх, тайлан бэлтгэх цай гэж байна. За мэдээж судалгаа, шалгалт, тайлан гэтэр гэдэг бол дандаа урд өмнө хийж хэрэгжүүлсээр ирсэн ийм үйл явц болохоор ухрах хөдөлгөөнтэйгээ холбоотой бас л тэрийг дахин нягтлах алдаа оноо байна уу тэрийгээ дүүрэхэд л ийм сайн үе гэж ойлгож болох нэ. За энэ үед бол бас ойр дотны хэн нэгэн хүний одоо асуудлыг шийдэхэд нь оролцож магадгүй гэсэн байна. Энэ бол 3-р гэртэй холбоотой тэргэл сарны зурхай учраас тийм ойр дотны хүнтэй холбоотой зарим нэгэн асуудлыг шийдэх гэж байгаа бол энэ үед тэр асуудалд оролцоод үр дүнгийн үзэж төгсгөл бол цэг тавих ийм үе гэж ингэж ойлгож болох нь. За энэ хүрээд тэргэл сарны буюу 15 хоногийн туршид та бүхний амьдралд өрнөх зарим нэгэн үйл явдлын төлөв байдлыг өндөрлөе. За энэ хүртэл намайг сонссон та бүхэнд баярлалаа. Дараагийн 11 сарын чухал нэгэн үйл явдлаар уулзах хүртлээр баяртай.